Сайн уу? Өнөөдөр маань бичлэгч тавтаа морилно. 2022 он гараад багагүй хугацаа өнгөрсөн байна. Хүн болгон сүүлийн үед тухайн оныхоо зорилт хүсч мөрөөдөж байгаа зүйлээ багтаасан мөрөөдлийн самбар буюу хүслийн чагсаалтыг болж гаргадаг болсон байна. Өөрийн мөрөөдлийн самбар хүслийн чагсаалтыг гаргахад тань тус болох нэгэн аппликейшнийг өнөөдрийнхөө бичлэгээр танилцуулах болно. Тэгэд яг заавал аппликейшн юм бэ гэж зарим хүмүүс бодож магадгүй. Энэхүү аппликейшнийг ашиглаж өөрийн хүслийн чагсаалтаа гаргаснараа та бүхэн хүслийн чагсаалтынхаа зургийг гар утсандаа хадгалах, за мөн хүслийн чагсаалтынхаа зургаар гар утсныхаа дэлгэцийг чимэх, хүслийн чагсаалтаа өдөр бүр өдөндөө бодит мэтээр төсөөлж харах ийм ач холбогдолтой байгаа. Өөрөөр хэлбэл та өдөр бүр хүслийн чагсаалтаа харж, оюун ухаандаа бодитоор төсөөлж мэдрэх ингэснээр мөрөөдлөө биелүүлэх ийм ач холбогдолтой аппликейшн байгаа шүү. Аппликейшнаа та бүхэндээ танилцуулж эхэлье. App Store болон Play Store-оос аппликейшнаа татах байгаа. За би ингээд юу вэ? Screen record шууд хийчихье. App Store болон Play Store-оос л аппликейшнаа татчих боломжтой. Биш. Сүүлийн үед ер нь хэрэглэхэд ач холбогдолтой хэрэг болох үед тийм аппликейшнуудын талаар би бичлэг нийлээд оруулж байгаа. Тэгээд энэ аппликейшнуудыгаа би ер нь бол App Store болон Play Store-оос татахдаа нөгөө хандлт цэцгэгдэл зэргийг бол хардаг. За мөн утсандаа татаад ашиглаж үзээд аль болох хялбар таалагдсаныгаа бас танилцуулдаг гэдгийг бодоорой. My Wish, одоо Wish List гэх мэтчлэн нэрээр хайх юм бол маш олон аппликейшнууд гарч ирж байсан. Тэгээд хамгийн боломжтой надад таалагдсан нь бол энэ аппликейшн байгаа шүү. За ингээ бүгдээрээ энэ аппликейшн руугаа орж үзье. Ер нь бол би бол өөрийнхөө хүслийн чагсаалтыг бол энэ аппликейшнийг ашиглаад гаргацсан байгаа. Өнөөдөр энэ аппликейшнийг та нарт танилцуулангаа өөрийнхөө аялахыг очиж үзхийг хүсэж байгаа тийм газруудынхаа зургийг багтаагаад нэг цомхон хүслийн чагсаалт хийж та нартаа үзүүлье. Эхний ээлжинд бид нарт утсандаа аппликейшнаа татаад инсталл оруулсан байх шаардлагатай. За хоёрдугаарт биднэрт зураг хэрэг болно. Зураг гэхээр энэ аппликейшнд маань энэ категори байгаа. Ангилал. За дэлгэсний ийш анхаарлаа хандуулаарай. За гэр бүл, аялал, хайр, хурим, амьдралын хэв маяг, найзууд, карьер гэх мэтчлэн home гэх мэтчлэн ийм ангилал байгаа. За жишээ нь одоо гэр бүл гэсэн ангилал руу оръё. Хүүхдийн зураг байна. Гэр бүлээр ингээ хамт хоол идэж байгаа ч юм уу ийм зурагнууд байна. Эдгээр зурагнаас та нар ингээ сонгоод ашиглах боломжтой байгаа. За жишээ нь аялал гэдэг рүү бүгдээрээ оръё. За ингээд нэг аяллалын маань зураг энэ байна. Далайтай зураг юу вэ? За жишээлх юм бол би одоо хүслийн чагсаалтанд маань хэрэг болох нэг зураг Солонгост ирснээс хойш далаа үзье гэж айгүйх бодоод байгаа. Гэхдээ яг нэг үзэх гээл ингээл явах яг тийм яг цаг нэг тохиргоонд бүрдэжгүй байгаа. За энэ нэг далайтай зураг байна шүү. За энэ зургаас сонгоод одоо add гэсэн дээр дарах байгаа. За тэгэнгүүт одоо бүгдээрээ харцгаая. Ингээд нэг лист үүссэн байна. За ингэж зураг оруулж болно. За нэгдүгээрт, за хоёрдугаарт арга нь болохоор бид нөгөө энэ тэнд таалагдсан авахыг хүссэн зүйлүүдээ скриншот хийчдэг утсан дээрээ. За тэр зургнуудаа бас энэ library гэсэн рүү дараад зургуудаа оруулах боломжтой. За мөн өөрөөр одоо танд зураг хэрэг болох юм бол Pinterest гэдэг энэ аппликейшнийг бол мэдгүй хүн гэж байхгүй бах. За эндээс ингээд одоо хайгаад batch одоо далай search хэсэг дээр нь одоо юу хайхыг хүсэж байгаа нь тэр нэрээ бичээд ингээд хайгаад за жишээлбэл би одоо далай гэж утсан. За энэ зураг биш. Тэгээ энийг ингээд download хийгээд за тэнгууд нөгөө зураг маань миний фотос дотор ороод хадгалагдчихна. Одоо бүгдээрээ үзцгээе. За энэ саяны зураг мэтчлэн одоо нэгдүгээрт та энэ аппликейшныхаа категори хэсгээс зураг авах боломжтой. Аль эсвэл хоёрдугаарт өөрийнхөө гар утсанд скриншот хийсэн зургуудаа оруулах боломжтой. Гуравдугаарт болохоор Pinterest гэсэн аппликейшнийг ашиглаад зургуудаа бас search хийж олоод утсан дээр хадгалаад оруулах ийм боломжтой байна. За тэгээ бүгдээрээ эргээд аппликейшн руугаа орё. За энэ layouts гэдэг ихний хэсэг дээр болохоор одоо цонхнууд үүсгээд зургнуудаа ингээ хадгалж болно. За эсвэл ингээ бүр өргөн хүрээнд би бол яг хамгийн ихний энэ хэмжээг бол сонгочдөг. За тэгээд За тэгээд colors гэсэн рүү ороод энэ суур өнгө, background өнгө сонгоно. За энэ зүгээр ч юм уу. За энийг ингээд сонгочихъя.
За өнгөө сонгоод за одоо энэ дээр зураг оруулна. За би утсан дээр болохоор бас зураг оруулсан байгаа. За 2022 он гэсэн энэ зургийг оруулаад за бусан хотыг ер нь бол үзье гэсэн төлөвлөгөө надад байгаа. Тэгээд далайн эрэг үзье гэсэн байна. Зургууд болохоор яг миний 22 онд ч юм уу ойрын хугацаанд үзэх хүсэж байгаа юм газрууд байгаа шүү. За одоо ингээд яг үхээр зурган дээрээ дараад ингээд томруулаад за ингээд оноо тодтогоод өгч чинь л доо би. За тэгээд дараачийн юунд нь болохоор за энэ иш бусан хотын зураг. Тэг ингээ гараараа зүгээр ингээл далилгаал тэгшлээл ингээ тавьчин. За тэгээ бусан хотын энд бас нэг юм бусан хотод нэг юм юу идэг гэсэн тосхон байдаг гэсэн өнгөнгийн байшинтай. Бас яг сайн мэдэхгүй байна л да. Очиж үзэж байгаагүй болохоор тэгээ тэрийг үзийгээ бодсон байгаа. Тэгээд яг энэ бусааны даалаа үзийгээд за яг энэ бас ингээд нэг даалаад өөрийнхөө байгаагаар байгаа мэтээр төсөөлж чинь. Зурган дээрээ ингээд удаан дараад бас зураг устгах ч юм уу. Эсвэл ингээд нөгөө урд нь ингээд оруулах бас боломжтой байдаг байгаа шүү. За тэгээд өөрийнхөө одоо сонирхлоор ингээд өрөө тавьчин. За энэ болохоор нөгөө шүхрээр буудаг газар. Энэ бүр арай том болцсон юм уу энэ хоёр тий. Жохоо ингээд за хоорондын зайгаа ер нь нөгөө нүдэн баримжаагаараа ингээд гоё өгөөд. За энэ болохоор нөгөө нэг шүхрээр буулгадаг газар байна. Тэгээд ер нь жоохон өндрөөс айдаг л та. Тэгтээ бас нөгөө нэг айцтайгаа нүүр тулаад шүхрээр бууж үзье гэж бас айгу бодож байгаа. Тэгээд энэ зураг гарахгүй ш. За тодруулж хагаад ингээ ил гаргачих болно. За ерөнхийдөө нэг ийм цомхон 22 он очиж үзхийг хүсэж байгаа нэг ийм цомхон хідэн газар байна. Энэ зүгээр жишээ болоход ийм загвараар ингээ хийчих боломжтой шүү гэд. Тэгэл ингээл яг өөрийнхөө сонирхлоор ингээ зургнуудаа гоё өрөөл хийчин. Тэгээд хуваачч болно ш дэлгэцээ. За одоо ингээд талд нь миний аяллаа газар руу талд нь одоо авахыг хүссэн зүйлээ гэдэг ч юм уу. За ингээ хийцнийхаа дараа бид нэр save гэсэн товчин дээр дарна. За тэнгууд ингээд гараад ирсэн байна. Тэгээд энэ share гэсэн товчин дээр дараад save гэд. За тэнгууд миний ингээд одоо фотос дотор за ингээд сая бид нарын хийсэн чагсаалт маань ингээд save гэд ингээд хадгалагдсан байна. За энийгээ яах вэ гэхээр одоо бүгдээрээ харъя. За тэгээ энэ одоо жишээ сая хамтдаа хийсэн энэ аяллаа багц байна. За тэгээ ийшээгээ миний бас мөрөөдлийн юм юунууд бас байгаа. Гэхдээ эднэргээ та нарт үзүүлмээргүй байна гэдэг. Энийг одоо яаж гар утасныхаа дэлгэцэн дээр тавих вэ гэдгээ бүгдээрээ үзье. Утасныхаа гар утасныхаа settings хэсэг рүү ороод за зураг руу ороод за photos за нөгөө түрүүний бидний хийсэн зураг байна. За ингээд зүүмлэхгүйгээр. За тэгээд set гээд lock screen дээрээ тавьж болно. Home screen дээрээ бас тавьж болно. Тэгээд миний хувьд яг lock screen дээрээ тавьчих. Тэгээд уцаа чойжлонгууд яг ийм байдалтай ингээд он харагдаад ингээд ийм байдалтай ингээд харагдана. Бидний утас бид нартай цаг тутамд байн хамт байдаг. Тэгэхээр өдөр болгон энэ зургаа ингээд уцаа харах бүртээ энэ зургаа хараад боддоор очсон байгаа мэтээр төсөөлөх нууцыг ашиглуулж биелүүлэх юм боломжтой ийм аппликейшн байгаа шүү. Тэгээд та бүхэн гар утсандаа татаад ашиглаад үзээрэй. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж намайг дэмжээрэй.